Өмнөх хэсэг дээр Лүүс эртний барилга олсноор дуусдаг. Энэхүү тэд босон ардтал тэдний өдөөс өгсөн зэргүүд ирж байдаг. Лүүс тэднийг хараад байгаа газар нь хааны бунхан гэдгийг олж мэдэж авдаг. Цэргүүч тэднэр рүү дайгаад их рүү зевсгээ гараанд арьж Лүүс чидээ ашиглан туслан 3 лууд бол юу байхав хэдхэн цэрэг нүд ирмхийн зурл ялна. Тэгэл өргөжлүүлэн хөнгөлөөр яван нэгэн хаалга дээр ирэхэд тэдний урд дахин цэргүүд гарч ирдэг. Юухан байхав ялаал хаалгыг нээн ордог. Асар их алт үнэл идлүүд байдаг. Хоёр ихэрч алтаар тоглож байх үеэр Лүүс явн хааны бунхныг олдог. Бунхны бичээс дээр сайн муу талууд хоорондоо тулдаж луугийн хүчийг ашиглан бус үндэснүүдийг нэгтгэн мууг устгасан тухай өгүүлнэ. Лүүс унш дуусчаад хартал нэгэн эртний ичний ном байдаг. Лүүсч баярлан авахд бунхан хагарч хаан сэрэг нүдэн нээдэг. Хоёр ихэр Лүүс гайхан зогсон тэгтэл хаан сэлмэн суглан шуналтаа авцсан юмсыг алах хэрэгтэй гэдээ дайрахад хоёр ихэр айн хөдөлж чадахгүй болсон байдаг. Лүүс харин ийм газар хөх ёсгүйгээд хүчээ нэгтгэн дайрхан хааныг онсон ч хааны дайрал зогсдгүй. Газар оогдож Фин эзэнтэн хэмээн орилно. Тэгтэл Лүүс амьд байдаг. Хаан сүүлийн мөчөд чиглэлээ өрчлөн агуун дээврийг онсон байдаг. Тэгээд Лүүст залуу луунар минь зүхтгээд өөрөө бутран ундаг. Лүүс ч хоёр ихрийг дагуулна дууд өрхөндөө орон нисэн агуугаас гарна. Хоёр ихэрч ясандаа уйлахад Лүүс хоол өгж тэд бөөндөө амран унтдаг. Өглөө болж тэд өргөжлүүлэн аялдаа явна. Тэгтэл нэг холгүй хар утаа гарч байхыг хараад тэд очтол нэгэнд осон шатаж байдаг. Тэд ч очиод амьд хүн байна уу гэж шалгатал бүгд өгсөн байлаа. Гэтэл морины дуу сонсогдсон эргэж харахад цэргүүд ирж хөсөг тэргээс өвлийн нутгийн хаан хатаа хоёр бууж ирнэ. Хоорондоо ярилцж байтал хоёр ихэр дуу гаргаад цэргүүд нанаасаа гарч иргэн. Лүүс ч яхав гэж бодож байтал хаан сэлмээ гаргаж ирэн дайран байшингийн ард 3 хүүхэд байхыг хараад гайхтал тэд хэд шууд уйлан гүйжчихдэг. Тэгээд бид хэд л үлдсэн өөр хинч байхгүй хэд хаан хатан хоёр тэр 3-ыг аван явдаг. Лүүс тэр хэд цанхаг тусанд орж хоод идэж байх зур Фин хэдний араас нисэн очиж байдаг. Тэгээд Лүүс ягаад биднэрт ингэж сайхан хандаад байна гэтэл үнэндээ хаан хатан хоёр хүүхдээ алдсан юм байна лээ. Тэгээд эднийг өргөж авах тухай ярьж байдаг. Энэ үеэр ч Фин ирж Лүүс түнд юу болсон талаар хэлнэ. Фин сонсчод тэгвэл эднийг хүүхдээ болгоё гэдэг. Лүүс тэгцгээгээл тэд төлөвлөгөөндөө орно. Нэгэн ном гаргаж ирж Лүүс хайрын усмал найруулж Фин гал туунд нууцаар орон айрын усмлаа хүнсэн дээр нь асган үүнийг хаан хатан хоёр идээд хүүхдээ болчдөг. Өглөө нь болж хатан босон явж байхад үйлчлэгч нар хүүт алга болчлоо хэмээн тэр аваар нэг хайж байдаг. Тэгэл нэгэн захиаг олж уншихад биднийг харж хандсан баярлаа. Шинэ амьдрал чинь амжилт хүсье гэсэн байдаг. Хаан хатанч тэд хүүхдтэй болсондоо мэдээд баярлдаг. Лүүс тэргэж үйлдвэрлэн аялж байтал 3 дээрэмжин гарч ирээд биднийг дагаад яв гэдэг. Лүүс ч зүгээр цутгах гэж байсан ч хоёр ихэр түн дагаад явъя гэдэг. Лүүс ч бодоод эднийг дагаж яваад бүх юмыг нь дээрэндээ гэдэг. Тэгэл шууд гараа өргөд бууж өглөөг нь. Дээрэмчиж тэднийг авч яваад торонд аваачин хин. Тэгээд босслого очи өнөөдөр 3 хүүхэд барьсан гэдэг. Босс нь тэднийг очиж харчаад сонирн болоод унтахаар явна. Лүүс ч шууд тороо эвлээд босс нь очин сайн уу гин. Босс нь ч цочоод талхаа аван та нарыг одоо явбал зүгээр явуулъя гэдэг. Лүүс ч инээгээд явахгүй үед яах ихэд босс алхаараа түүний хит хит цогтол Лүүс ядахымгүй болтдог. Тэгээд Лүүсээс чи яг юу юм бэ гэхэд Фин гарч ирээд чи даваaf шиг үнэтгэж байна. Яг ихтэй арай л том юм гэдэг. Лүүс хагас хүн хагас дараaf гэдэг. Намаа юу болохыг мэдэж байгаа өстэй гин. Босс нь бага бахта түүний аав нь өөрөөсөө хүчрхэг хүмүүст ажиллах хэрэгтэй гэдэг. Босс ч тэрний үеийн гэхэд аав нь луунар хэмээн хэлдэг. Даваарфууд нь луунарт бүхэл овгоороо ажиллах үртэй юм байна лээ. Тэгээд Лүүс ч чи надад 10 жил ажиллахад л болно гэж хэлдэг. Манай боссын нэрийг Павло гэдэг ба Павло уул нь их жижигхэн байсан. Харин өсөлтийн жимс гэдэг зүйл идэд ийм том болцсон байдаг. Лүүс сонсчоод энэ мөн үү хэмээн жимс өсөлтөл мөн гэдэг. Лүүс ч баярлаа тэгвэл энэ жимсийг олж авъя гэдэг. Тэд нэгэн хавцал дээр зогсон доор нь байх оркийн бүлгийг хардаг. Тэгэл тэд шууд дайрч ороод оркуудыг алж бүхлээр нь устгадаг. Энэ үед оркуудын аглагч гарч ирж Лүүсрүү дайрахад дайралтыг хаагаад нэг л цогтолтоор буулган авна. Тэгээд нэгэн жижиг нөхлөө орон өсөлтийн жимсээ авах гэтэл гүйцэд болоогүй жижигхэн байдаг. Тэгээд Лүүс босож гарч ирээд хүчээ ашиглан хамгаалалт үүсгээд жимсийг хамгаалах хүмүүс эрэхтэй гэдэг. Үүний дараа дээрэмчдийг дуудаад танаа бүлэглэл тарсан гэхэд дээрэмчид уурдаад юу яриад гэхэд Лүүс хоёр ихрийг дуудаад бүгднгийн зодулцдаг. Лүүс эдгэрийг бэлдэж эхлээд 6-7 хоногийн турш бэлдэж нөгөө хачин дээрэмчид булчинтай болцсон. Жагсан зогсож байдаг. Тэгтэл тэдний урд нэгэн бурхан гарч ирээд та нар дайны бурхан Карлсоор сонгогдлоо гэдэг. Дээрэмчиж гайхаад юу вэ гэтэл дотор нь Лүүс хоёр ихэр хүчээ ашиглан хий үзэгдэл бүтээж байдаг. Дээрэмч дайны бурханд сонгогдлоо гэж баярлаж байхад бурхан энэ миний танахт өгдбэл зуус гээд нэгэн мод гаргаж ирж мөн бэлтгэлийн агуу үсгдэг. Тэгээд нөгөө дээрэмч чинь бүр мөсөн итгээл модыг хамгаалахаар болдог. Үүний дараа Лүүс тэр эзэж аяллаа үргэлжлүүлнэ. Тэд хөсөг дээр суугаад намрын ардал руу заваар явах гээд
Хагаан гих бонд руу явхаар болдог. Тийшээ 1 жил явна гэхэд Лүүс арай удаан юм гэхэд Пабло энэд амьдардаг луунараас тусан жууж болохгүй мүү гэдэг. Лүүс энэ иж мэдэх луу байхгүй болохоор боломжгүй гэдэг. Тэгтэл Пабло би хідэн луугийн домон биднэ гэд тэтгэд луу хайгаар явхаар болно. Оройч бож тэд суун юм мэдэж Пабло юм хэлнэ. 20 жилийн өмнө нэгэн тосгонд маш өвчтэй архил сонсогдсон. Тэгээд л түүний араас явсан цэргүүд орц сургахгүй алга болсон гэж сонссон гэдэг. Лүүс ч хэрвээ тэр луу биш бол том асуудалд орондоо гэж бодож байх үед тэдний араас нэгэн хүн ирдэг. Тэнд хэн байна гэхэд нэг шардуу өстэй залуу гарч ирэн өөрийгөө Жакоб гэдэг. Тэгээд л түр дулаацаж болох уу гэтэл Пабло хүүхдүүдтэй байж байна үгүй гин. Лүүс ч гинт энэ хүн чин аавтай тулдахад баатруудын нэгний өвөг дээдсэн байна гэл хамт байхаар болдог. Тэгээд л түүнээс та ганцаараа явж байгаа юм чин хүчтэй байх гэтэл Жакоб шүгэлтэхэд 6 далавчтай шувуу гараад ирдэг. Тэгээд л энэ миний хамтрагч гэдэг хоёр ихэрч сонирхоод очтол Жакоб шууд холдоороо наачин гэхэд хоёр ихэр тэврээд байж байдаг. Тэд тэндээ хонож өглөө болж үргэлжлүүлэн явхад Жакоб бас луугийн домгийн араас явж байдаг. Тэгээд л миний мөрөөдөл бол лууг сургах гэдэг. Лүүс ч тэнд байгаа амьтан луу биш аянгат бар байх таа гэдэг. Тэгээд л тэд бун Жакобтай хоёр ихэр хайцсан гэхэд Лүүс ч хаана байдгийг мэддэггүй. Тэгтэл Фин хоёр ихэр ирж ийн гэхэд аянгат барыг чирцэн ирж байдаг. Жакоб ч гайхаж орхино. Тэгээд Лүүс бар руу очиод худлаа хөвтгэ болооч гэхэд бар босон архиад Лүүс зүгээр л цохоод унагчдаг. Битгий архираад байг юм. Үүнийг харсан Жакоб шоконд ордог. Тэгтэл гинт нэгэн том гөрвөл ирж Лүүс ч хүчээ ашиглан өөрсдөө нуудаг. Жакоб энэ хүүхдүүд яг юу вэ гэж байж байтал гинт тэнгэр дугарч цахилгаан Лүүслөө захихад Лүүс бугуувчаараа шингээсэн ч хүчин алга болоод гөрөл эднийг мэдчихдэг. Тийч хамаг удараа зүхтаж Жакоб шүгэлдэн шувуугаа дуудан гөрлийг саатуулж байтал гөрөл архиран шувууг ухаангүй болгочдөг. Үүнийг Жакоб хараад буцан гүхэд Лүүс ч яхаарахгүй буцахад тэтгэд бөөнөрөө буцан явна. Гөрөл шувууг идэх гэж байтал Жакоб хүчээ ашиглан гөрлийг оноход юу ч болдоггүй. Гөрөлжтэй харахад Лүүс амжин ирж түүнийг аварна. Лүүс огторгон шидэ ашиглан дайртал гөрөл зүгээр л идчихдэг. Хоёр ихэрээр цэлмээ гарган дайрахад аянган шидэн нөлөөлж байдаг. Тэгээд Лүүс үргэлжлүүлэн дайргэн. Тэгэхэд нийлэн дулдаж байтал дахиад нэг гөрөл гараад ирдэг. Лүүс ч заа ховроо зугтыг гих гэж байтал барын аав ээж хоёр ирж гөрөлтэй дулдаж эхэлдэг. Гөрөл нэгийг хазан дээшээ шидэн сүүлээрээ цохих гэж байтал нөгөө бар нь дуран норон цохиулдаг. Барч уурлан хүчээ ашиглан үсрэн үргэлжлүүлэн дулдана. Энэ үеэр Лүүс тэргэд эхний гөрөлөө ялсан байдаг. Тэгтэл гинт тэдний урд маш хүчтэй аянга цохилж Лүүс барыг дагуулan очиж хартал барын ээж үхэн үхлээ тулдан гөрлийг ялсан байдаг. Барч эцэг ихгүй болж уйлна. Лүүс ч харт өвчлөгүй баранд төрхөө аруул намайг дагаж явах уу гэхэд барч зөвшөөрнө. Энэхүү болсон бүх үйл явдлыг харсан Жакоб би та нар хэн болохыг мэдлээ. Та нар язгуурдан ээлүүд байна гэдэг. Лүүс жүжиглэж зөв байлаа гин. Тэр бол миний туслах гинэ бас. Хоёр ихэр бөөн уур. Тэгээд Лүүс чамд би энэхүү барыг үлдээ гэхэд Жакоб аянгат барыг надад үлдээлээ гэж үгэн. Лүүс ч түүнийг харж хандаж арчлаараа гин. Жакоб ч эльф хэлсэн юм чингээ зөвшөөрдөг. Тэгээд Лүүс бард чамайг том болохоор би ирж авна. Тэр хотол энэ хүнтэй хамт байж байгаараа гин. Ийхүү тэд явсаар бомб дээр ирдэг. Тэгээд нэгэн газар руу орж амархаар болдог. Пабло тэр газрыг ажилуулдаг хоёр охиныг таньдаг болж тардаг. Тэгээд энэ манай үеэлүүд гэж танилцуулдаг. Лүүс тэр хэд дээшээ гарч өрөөндөө оргон үдэн анин унтна. Маргааш өглөө нь болж тэд бөөндөө хоол идэж байтал хаалгаар нэгэн хүмүүс орж ирнэ. Голоос нэг шар үстэй гар цэцэг барин Лүүсид өгдөг. Манай Лүүси даанч энэ гарыг тоохгүй байгаа юм байна лээ. Пабло яагаад ийм язгууртан царайлах гарыг тоохгүй байгаа юм гэтэл шар үстэй гар 14-тэй болж тардаг. Манай Пабло шок, би ч шок. Үүний дараа Пабло Лүүс тэр идлөө очин шидийн чулуу авах газар олсон гэдэг. Тэгээд тэрэд явах гэж байтал Лүүси манай хоёр тэднэрт хувц өгөөд тэднэр явахаар болно. Тэгсэн даанч нэг шидийн чулуу олсонгүй гэж Лүүс гачин болцсон сууж байдаг. Тэгтэл эдний урд хоёр бүлгэн хоорондоо үзэлцэж байдаг. Пабло ч голоор нороод "Бойл та нар намайг таних уу? Намайг Пабло гэдгийн" гэтэл дээрэмчдийн бүлгэн ахлагч Пабло байна гэдэг. Манай Пабло өнөнд ирээд шар үстэй гарын аавыг аварч байсан юм байна лээ. Тэгээд л Пабло хүүгийн гэрт очино. Аавтай нь уулзаж байх үеэр Лүүс шар үстэй гарын өрөөнд орж ширээн дээр байх хайрцаг захиаг уншарчдаг. Тэгээд хайрцаг нийтэл цэнхэр өнгөтэй зүйл байдаг. Хүүч булааж аваад үүнийг Лүүсэд өгнө гэдэг. Энэ бол Сайрингийн үлэмс гэдэг. Лүүс чонсчоод гайхаад хуурамч юм биш үү гэдэг. Хүүч ориг нь бүр баталгаатай гэдэг. Сайрны нүлэмсэн Далайн хаан улс руу орох ганц зөвхөр юм байна лээ. Тэгээд Лүүс надаа өгч хүү харин юу яриад байгаа гэдэг. Лүүси чиний өгсөн мөлийг авахгүй бол яах юм? Чамайг тоохгүй байгаа биз дээ гин. Хүү Лүүсийг 5 жилийн өмнө анх дуулахт нь хараад анхны харцаа дурлсан гэдэг. Даанч 4 жилийн өмнө Лүүсийн аав ээж охинтойгоо хамт охиныхоо дуртай дуучныг үзэхээр явж байгаад хөсөгт дайруулад өөд болсон. Тэгээд л үүнээс хойш Лүүси дуулцтгаа билсэн гэдэг.
Лүүс сонсчоо тэгвэл би Лүүсийг дахиж дуулвал чи надад нулимсыг нь өгөөрэй гэдэг. Тэгэл хүүдээ тохиролцдог. Лүүс шууд гэртээ хараад Лүүсийг дуудан хамт тоглоё хэмээн өрөөнд нь ороод тэгээд энэ юу вэ гэд нэгэн хөгжмөлөө зана. Би сонсъё гэдэг. Лүүсийг хараад тоглож өгдөг. Лүүсич хүүхчиг баярлаад би тоглоод суурья гэд Лүүсэд хэлнэ. Лүүси харин шүүгээгээ онгоолгон өөрийн баг багтаа тоглодог байсан хөгжмийг өгдөг. Лүүсч хөгжмийг авч гараад өрөөндөө бэлдэн 3 өдрийн дараа хэд бүрэн тоглож чаддаг болсон байдаг. Лүүсич гайхаад сууд ухаант юм уу гэж боддог. Энэ үеч хотод их алдартай дууны өдөрлөг зарлагддаг ба үүнийг нэг гар аван их хүн их наадтай байна шүү гэдэг. Павло буудалд ирж Лүүст ойрд нэг хүн бүх шидийн чулууг аваад байгаа болохоор олдохгүй байгаа юм байна гэдэг. Лүүсч нэг хүн шидийн мангас өсгөж байна гэд мэддэг. Үүний дараа Лүүси дээр очин түүний өдөрлөгт хамт явъя гэж байтал ихэр Моно гарч ирнэ. Бүүнөрө хамт явхаар болдог. Энэ уугур фин тагнуул хийж нэгэн агуулгал руу орж далал руу гарч ирнэ. Тэгэл гарч хартал түүний өдөөс могоо шиг амтан гараад ирдэг. Лүүсийн үед өдөрлөг дээр Лүүсийг дагуулan дайзан дээр гарч дуулахаар болдог. Тэгэд Лүүсид хөгжмөө өгөн та зөвхөн тоглоод болно гэдэг. Лүүси өмнөх бодлоо бодон айх үед Лүүс чинь тайвшруулж дуугаа дуулж эхэлнэ. Лүүси хөгжмөө тоглоод Лүүс дуулж үзэгчнэр уйлж баярлан алга ташина. Үүний дараа Лүүс харин тэр идэж чи дуулж чаддаг байсан юм уу гэн. Лүүси харин өрөөндөө айдстайгаа нүр тулан уйлж байхад Моно орж ирэн дайтгаруулна. Лүүс өрөөлөгөө ороход Фин шаргацсан уужрээд Лүүс гайхан юу болсныг асууна. Павло шууд лагуулглаа очиж уурлан тэр хайрцагнуудын ард юу байгаа гэтэл юуч байхгүй гэхэд Павло шууд хөшөглөн орж алхаа шидэн үстэлж юуч байдаггүй. Тэгээд л гарч ирээд Лүүст хэлнэ. Үүний дараа Лүүс буцан өдөрлөгтөө явж дахин дайз руу гарч дуулахаар болж Лүүсэдээ гарахад Лүүсээ яагаад гардаггүй. Тэгээд л өнгөрснийг ардаа үлдэх хэрэгтэй гэд ганцаараа гарan хүн болгоны багдаа сонсож өссөн дууг дуулж эхэлнэ. Лүүсийг сонсон ээж аваагаа санан уйлсанж айцаа даван тайз руу гарч ирэн хамт дуулан хүмүүсийн алга ташлтыг хүртэнэ. Энэ үеэр Павло нөгөө залуутай тулдаж байдаг. Лүүс туслахаар ээж түнтэй үзнэ. Шидэрээ хамгаалан дараа нь цохин унагадаг. Гэтэл Лүүсийн ардаас нөгөө амтан гарч ирэн дайрдаг. Залуу нэгэн бүрээ үлээж мангасыг өдөрдөж байдаг. Энэ бүрээ нь далайн бүрээ бөгөөд хүлээсэн хүн нь далайн амтныг өдөрдөх боломжтой болдог. Лүүс цухтан явсаар албаар ус руу өсрөн орж залууч усны амтантай усанд үздэг. Яадаг тэнийг вэ гэнэ. Услуу орсон дүүс луу төрхөндөө орж мангасыг хүчээр ашиглан цохин сүүлнээс нь барин эргүүлэн далаагаас гарган шиддэг. Лүүс ардаас нь гарч бүрээг ам үлээх гэтэл бүрээ нь идэрчдэг. Гэтэл мангас босч ирэн Лүүс Павло хоёр руу дайрч байгаад буцан тосгон руу орохоор явдаг. Лүүс ч ардаас нь ашиггүй амжин шидэ ашиглан хаалт үсгдэг. Энэ үед хоёр ихэр бусад хүмүүс ирж тулдаж эхэлнэ. Олсоор орон хориход Лүүс хүчээ нэрвэлэн дээрээс нь ашиглаж ухаан алдуулна. Тэгэл очин тайвшруулж түүнд хүмүүсээс хол байж нутагтлуугаа яв гээд мангас явдаг. Тэгтэл нөгөө залууд зайв унан зүхтаж байхдаа таарч түүнийг дээшээ цохин иддэг. Кармага өртлөөдөө нэр. Ийхүү өдөрлөгч дуус тэд явахаар болж хүү ирэн Лүүст амснараа нулимсыг нь өгч тэд бүгднтэй салах ёс гэж заримдаа сун явна. Лүүс Павлогоос хэр удаан явах блэ гэж асуудал Павло гачин болцсон байж байдаг. Тэгээд Лүүс хүчээ ашиглан Павлог унтуулдаг. Тэгсэн нэг мөрхтэй хүн ирж энэ хүн 3 дахь түвшний дайчин байна. Тэгвэл үүнийг унтуулсан хүн гээд энэ аялал сонирхолтой болох нэ гэдэг. За энэ хүн маханы маань Сис1 51 чатар гараад дуусч байгаа. Сис2 нарай гараагүй байгаа. Тиймээс Сис2-ыг нь гахаар үргэлжлүүлж хийн. Тэгээд таалагдсан бол лайка дараа цабаа игээрэй.